Türkiye'nin tasarrufları sorunda vatandaş hürmete Cumhur en tasarruflu ciddi artışarak altı bir bayıklarına. Bugün Dodo, había todo el chino, se iba a jugar,
Баянгит. Жимчин чулуун багныг орж байна. Энэс эх орныхон тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө олон үеийн туршид тэмцэж гавьяа байгуулж улсын баатар цол хүртсэн олон сайхан хүн байдгийг та нар сайн мэднэ. Манай хилчдийн дотроос төрсэн 10 гаруй баатрын 7-8-ын баруун хязгаараас төрсэн тийм баатарчууд байгаа. Баатар цол аваагүй боловч баатрын дайтай гавьяа байгуулсан тийм улсч манай баруун хязгаарын ард түмний дотор олон байдаг. За манай Жамбайгаа бол мөн баруун хязгаарт аль хааж хилийн заставын дараагаар 4-5 жил ажиллаж исэн ийм хүн байгаа. Халах голын байлдаанд удаадараа оролцож тэр гавьяагаараа улсын баатар цол хүртсэн ийм баатар хөө. Тэгээ Жамбайгаа та аймгийнхан хөдөлмөрчдөд өөрийнхөө довчхон түүхийнхээ замлыг хэлж өгнө үү? Хөдөлмөрчдтэй Хэлийн зэрэг сурталчлах энэ арга хэмжээнд оролцож байгаа явдалтай үе Ахмад оюутынхаа өмнөөс хэлчин дайчдынхаа өмнөөс та бүхэн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Би 1937 онд зэрэгт татагдаж цэргийн албанд 46 жил гаруй хугацаанд алба хааж 83 онд түүртэй гарч ингэж яваа.
дарам загдгаагүй та нар мэдэх бах. Манай Монголын хөгжмийн ертөнцид маш их том байр суурьтай, том хөгжмийн зохиолч, төрийн том дууч зохиож байсан. Түмэнд одоо хайртай иргэний уянгийн олон дуунууд бай. Тогтхой байлаа гэж энэ дуу энэ 60-аад оны дундуур гарсан дуу юм аа. Дарам зодтой. Гэтэл 80-аад оны дундуур анх хэн дуулж гарч ирлээ? Энх бод дуулж гарч ирсэн. Тэгэхээр энэ орчин үеийн энэ хөгжмийн залуу зохиолчдын дуу юм байх гэж үзэгчид их андуурдаг. Гэтэл дарам зовтгай хөгжим юм аа. За ингээд дуугаа сонсон. Бааз сонсон 1949 онд төрсэн. Баг сургууль одоо дуул юу гэдэг одоо сургуулиас нэгээс нэг 3 дугаар анги дуулсан. Тэгээд ерөөсө дуулаагүй байж байгаа. Ажилчин болж үзсэн. Ер нь дуу бүлий ихтэй ерөөсө дуулж чадахгүй байх гэж бодлоо. Дуугаар бол нэг надад ерөөсө тийм надад нэг амьдрал юу гэмшиж санагдсан. Тэгээд би одоо станцд одоо захлаа станцд машинистийн ажил хийж байгаа. 72 оноос 71 оноос хойш л одоо ингэ дуусны юу гэж хөтөлбөрийг хэлж ирсэн. Гурван асуудал тавьж шít. Хамгийн анх ямар дуу дуулсан? Жинхэнэ мэрэгжлийн дуулаач юм урлагийн хайзын дээр ямар дуу дуулсан? Ер нь хамгийн дуулах дуртай урын сан дотроос хамгийн дуулах дуртай дууч ямар дуу вэ? За одоо энэ Сүхбаатар аймгийн Бүжин драмын театрын гоцол дуучин Ичээ орлоо гэж юм эмэгтэй одоо настай хүн байна. Тэр хүн бол миний одоо анх одоо намайг дуулах одоо эрдэмд энэ ардын дуу дуулах эрдэмд зааж өгсөн ийм багшаан гэж би тэр хүнд хайрлж явдаг. Урлагийн тайсан дараа л яхаа сүнжтмаа гэдэг дууг бол одоо анх удаа тэр багшаараа заалгаж ингэж дуулсан. Та бүхэн тэр нэгээ дуулаад өгчихсэн. Ангерфууд нөө гэсэн. Танилцуулж сонсон. Тэгээ арай бодоогүй. Танилцуулах ажил програм тус бай. Арай сүүл рүү. Юу сайхан гадаадын байр сонсох уу? Монголынхаа хөгжмийн зохиолчдын байдлаа сонсох уу? Монгол уу? За, Монгол байдлаа.
улсын нэртэй чуулга ардын дуужийн чуулгаас анх эхэлж уран бүтээлийнхээ гараа эхэлсэн. Гавьяат болох нь бол Хөлийн цэргийн хамт олноос төрсэн ийм одоо офицер Хөлийн цэргийн нэг отрядын соёлын төвийн дарга ажилтаа. Ингээд та бүхэн асуух юм байвал асууж болж байна. Эхлээд өөрийнхөө товчхон уран бүтээлийн замлыг үзэгчдэд танилцуулна. 1967 оноос би бүжгийн урлагт амьдралаа холбосон. Уг нь бол миний мэргэжил барилгачин. 1965 онд би барилгын хүмүүжийн сургуулийг төгссөн. Урлагийн үзлэгээр одоо шалгараад тэгээд бүжигчин болсон. За энэ бүжигчин болох явдалд бол миний мэргэжлийн нэгт хамт олон болох тусалсан. Монголын төрийн соёлхолд Монгол улсын ардын бүжигчин сэвжидэг багшаага энэ маань намайг шалгаж ер нь одоо бүжгийн урлагт одоо өөрөө сонирхол одоо чамд аюулсан гэж юм итгэл өгсөн. Тэгээ энэ итгэлийг би одоо өөрөө багшаахан зааснаар өөртөө итгээд мэргэжлийнхтэй хамт олон над туслаад одоо би 26 жил бүжиглэлээ. Ингээд 1990 оноос би Хөлийн Сүхбаатарын Эрдэнэ цагаан сарын 1940 дугаар харооны соёлын төвөнд дарахаар ажиллаж Ana тэрнтэйгээ шавь ингэ. Тэгээд цагаан давна. Ши юм яриа хөрөөтэй яхан даа байдаг те. 이 누가 혹시 야지 이거 거의 좀 다국 씨를 생각했죠. 터가도 아까 지세도 이거 들어가는 거. 장하나씨. 나 인가 시트. 나 이거 인가서. 마. 유미래 제대로 장하나씨. 이거 어떻게 못 봤어? 그래요. наадхан бат тэр саадлын дээр босч гарахгүй. 제일 좀 보도 넣으신 일 있어요.
Hayır eline sokuyorsun. Хайж нас ирээд аваа явж гинэ. Миний хөө. Тэг. Тийш зогсчихсан. Энэ аваа авах юм шиг. Энэ дүүнэ. Өөрөөр хэлбэл Тэр хануу царайгийнхан байж байгааг хартаас. Өөрөө багш минь гэсэн. тэрийг өсөж бачи. Хамаа хараач гарч. Яач. Яаж юм? Маатан дээ. Арга танд юм байна. Арга ханаж байгаа чинь. Тэр юм. Хинж явж байгаа гэж байна. Өнөөдөр гэнэ самгаж. Энийг авчихсан бол нэг нь жаа. Өнөөдөр юм дэх ч байгаагүй. Атартаха явахгүй ап зэрэг хөрөж байгаа ч. Нөгөөдөр хөрөж байгаа ч. Эц цаад уянгач. Уянгалаач. Өглөө үедээ нугасаа шаага мадгаа мсчихсан. За мсчих. Өдөө яаж. Өөхөө хамаатай гэсэн. Яста за тэгээд доош. Энэ та энэ юу хүн юмч таарах юм. Тэр үүд ирч хэдэр за. Ногоон ордлоготой юм. Сонгоны ордлого. Идэхгүй юу? Тэр нь одоо ямар тэрнээс ааш юм одоо. Юмч Нарах юм.